За усны талаар цөмөрөө ярилцъя. За ус яагаад чухал юм бэ? Усыг бид нар хэдийгээр ус айгүй чухал гэдгийг мэддэг боловч хэрхэн яаж уудгийг, өвчний үед яаж усны хэрэглээ зөв байх ёстой. Усыг ер нь бид нар яавал дээр үйдэг юм бэ? Ямар ус ууж авах хэрэгтэй юм бэ? Зүгээр ингээд савлцсан уснуудыг бид нар хэрэглээд авах ер нь яг аль нь чанартай, аль нь зөв юм дээр нь өвчний үед энэ усыг ингээд нөгөө эрүүл хүнд уулгадагтай адилхан ингэж хэрэглээд авахад өвчтөн хүмүүс яг адилхан хэрэглэх ёстой юу ч гэдэг юм уу, маш олон юм асуултууд байдаг. Тэгэхээр цөмөрөө энэ тал дээр илүү их төлхөө ярих гэж бодож байна. За та бүхэн усны талаар маш их ойлголттой байдаг, маш их мэдээлэлүүд авсан байдаг. Их олон зүйлийг харсан, сонссон, өөрсдөө хэрэгжүүлдэг, ямар ус зүгээрийн, яавал дээрийн, өөр ингэсэн арга барилтаа, туршлагатай усны талаар маш их ойлголттой байгаа гэж би бодож байна. Зүгээр усыг яг эрүүл хүмүүс уудагтай адилхан би усны хэрэглээгээ хэрхэн яаж зөв болохгүй. Би таны өөрийн өвчтөө ч гэдэг юм уу, эсвэл ямар нэгэн өвчтөө байгаа үед би усаа яг энэ гадуур ярьдагчлан, зөвлөдөгчлэн ингэж уух хэрэгтэй юу? Ийм хэрэглээгээ болгочвол яах вэ гэдэг юм уу, хүмүүс их асуултууд тавьдаг, ярьдаг байгаа. Энэ дээр их зүйлийг асуудаг байгаа. Тэгэхээр ер нь бол ялангуяа цөмөрөө энэ талаас нь ярихаас өмнө ус гэж яг юу юм бэ? Нэг жаахан дэлгэрүүлээд яриад хэдхүү. За би та бүхний презентацийг нь үзүүлвэл зүгээр болов гэж одоо өнөөдрийн Zoom-ээр лайв хийх гэдээ орчлоо. Zoom-ээр лайв хийх гэдэг. За энэ мэдээлэл өгөхөөс өмнө та бүхнээс нэг асуулт асууя. Манайх энэ Америкт амьдардаг монголчуудад зориулсан юм эрүүл мэнд ялангуяа оюуны эрүүл байдал, сэтгэлийн эрүүл байдал, биеийн эрүүл байдал дотроо дархлаагаа хэрхэн яаж дэмжих үү гэдэг тал руу илүү их төлхөөх мэдээлэл өгч байгаа. Тэгээд та бүхэнд бидний өгч байгаа энэ мэдээлэл хэрэг сонирхолтой байна. За бид нар бүтэнсэ өдрийн оройг тааруулаад өөрөлдөл Америкийн цагт бүтэнсэ өдрийн орой байхаар Монголын цагт нэгд өдрийн өглөө байхаар ингэж та бүхний орох боломжийг харж энэ цагийг илүү их зүгээр юм уу гэж харсан байгаа. Тэгээд гол нь та бүхэнд ямар байна вэ? Аль цаг илүү их зүгээр тохиромжтой байна уу гэдэг зүйлийг асуумаар байна манайхаа. Тэгэхээр энэ бүтэнсэ өдрийн орой та бүхэнд хэрэг тохиромжтой байна мэдээл авахад яагаад тэгэхээр лайв дээр та бүхэн орж ирээд бас асуух зүйл байвал энэ дээр бас мэргэжлийн эмчнэр маш их орж ирж байгаа учраас та бүхэн асуух зүйлээ асуувал өөрсдөө шууд лайв руу оруулах их зүгээр юм уу гэж би харж байна. Тэгэхээр бүтэнсэ өдрийн оройны цаг та бүхэнд хэр байна? Хагас өдрийн орой болох уу? Хагас өдрийн орой байвал эсвэл ямар байна? Та энэ миний энэ лайвын доотлын коммент дээр бас цаг хугацаагаа бичээрэй. Учир нь ихээр бид нар нэг лайвыг бол удаан хугацаанд хийдгүү шүү дээ. Нэг цөөхөн хэдэн минутанд 7 хоногт нэг удаа хэрэгцээтэй мэдээ сонсох зөв юм болов гэдэг үднээс Америкт амьдардаг олон монголчуудын хүсэлтээр бас энэ групп ажиллаж байгаа гэдгийг та бүхэнд бас дуулмаар байна. Тэгээд Америкт байдаг олон монголчууд Монгол руу хандаж ялангуяа энэ трансфер фактортай холбоотой мэдээллүүдийг авахыг маш их хүсэж ингэж бидэртээ цагаа тахируулж мэдээлэл авах гэдэг учраас та бүхэндээ зориулаад энэ группийг нээгээд ингээд энэ дээр төрөл бүрийн мэдээллүүд эрүүл мэндтэй холбоотой маш олон мэдээллүүдийг өгөхөөр бид бүхэн ингээд шийдээд ингээд чамгүй хугацаагаар энэ олон мэдээллүүдийг бас өгөөд явж байна. За тэгэхээр энэ юуныхаа лайвныхаа доотлын чат коммент хэсгээр та бүхэн бас боломжит цаг хугацаагаа та бүхэн бас бичээрэй. За ингээд усны талаар цөмөрөө мэдлэгээ жахан сайжруулъя гэж бодож байна. Ер нь бол ус гэж яг юу юм? Энэ ус чинь би уугаад байдаг ус маань
ямар хэмжээтэй яаж хэдийн хугацаанд яаж уул зүгээр гэдгийг ч гэдэг юм уу. Тэгэхээр ерөөсөө хүний бие махбодын ихэнх хувийг ус эзэлдэг гэдэг та бүхэн өөрсдөө мэдж байгаа. Зүгээр энэ ус ямар ус байх ёстой, яаж уух ёстой, хэмжээ нь ямар байдгийг усны хэм маань ямар байдгийг, өөрөөр хэлбэл градус маань ямар байдгийг гэсэн үг шүү дээ. Градус маань өөрөө ямар байдгийг тэгээд яг одоо амьд зөв ус гэж яг юу хэлээд байгаа юм ч гэдэг юм уу. Энэ тал дээр илүү их төлхөө байсан зүгээр болов. Онлын үед бол та бүхэн маш мэдээллүүдийг авцсан байдаг. Мэдээлэл аюух байдаг гэж би харж байна. За тэгэхээр нэг юм ихний асуулт байна. Та эдээс асуумаар байна. Та яг ямар ус уудаг вэ? Та одоо энэ худалдаагаар зарагдчихэдэг боталтой буюу энэ савтай усыг уудаггүй. Эсвэл өөртөө зориулж булаг шанднаас ус очиж авдаггүй. Эсвэл өөртөө зориулж крантан дээрээ ус шүүлтүүрүүд тавьдаггүй. Та яг ямар ус уудаг вэ гэдэг ийм асуултаар бас яриагаа эхэлсэн зүг болов гэж бодож байна. Та энэ усаа яаж уудаг вэ? Та энэ усандаа хэрэг ач холбогдол өгч байна? Та их хэмжээгээр нууж чадж байна уу? Таны биед ямар өвчнүүд байдаг вэ? Тэр өвчнөд чинь одоо энэ усны тохироочийн хэр бүрдэж тохирч чадж байна гэх мэт маш олон юм асуудлууд байдаг. Тэгээ энэ лайвд бас орж ирэхийн ач холбогдол юу байдг вэ гэхээр яг өөртөө тохируулаад энэ өгч байгаа мэдээлэлээс олж авах айгүй чухал. Тэгэхээр өнөөдөр бид нар мэдээллийн 90 100 юуны төлөө байгаа байлаа. Юуны төлөө ингээд эмч нартай холбогдож чадж байгаа байлаа тий. Та бүхний бас нээлттэйгээр мэдээлэл аваасаа гэдэг үднэс бас энэ 7 хоногтой боломжоор бид нар нэг удаагийн лайвуудыг хийж байгаа. Энэ лайв өгч байгаа хүмүүс бол өөрийн гэсэн туршлагатай одоо жишээлбэл 2 хоногийн өмнө Баярмаа гэдэг эмэгтэй энэ эмэгтэй өөрөө түүхээ бичсэн юм эмэгтэй байгаа. Тэгээ энэ дээр түүхээ бичсэн ном дээр маш олон хүн бас ингэ сонирхож орж асуусан учраас тэр хүн өөрийн түүхийн бичиг ач холбогдын талаар бас их өөрхөн мэдээлэл өгсөн байгаа. Тэгэхээр та бүхэн бас хэрэгцээтэй зүйлээ өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэх юм байвал аваарай. За тэгэхээр ус ямар байх ёстой вэ? За яг ус бол ер нь бол хүний биед бол маш хэмжээ их хувийг эзэлдэг те та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Усгүйгээр хүн амьдран байх нөхцөл байхгүй. Яагаад тэр хүний ерөөсөө биеийн 70-80% нь баг зарим ном бичгээр 80 гэсэн байдаг. Уснаас тогтдгоо. Тэгэхээр миний биеийн дотоод орчин өөрөө тэр чигээр усын бол би өөрөө энэ дотоод орчноо усны тэнцвэртэй байдлыг хангахын тулд яг ямар хэмжээний ямар усыг яаж хэрэглэж авах ёстой гэдэг юм бэ гэдгийг хүмүүс аяг сонирхдаг. Ялангуяа өсвөр наснд одоо залуу байх үед бол усны хэрэгцээ шаардлага маш өндөр байдаг. Тэгээд мэдээж өтөл болчоогүй бол бидэрт бол ус зайшгүй шаардлагатай байдаг. Тэгээ угаасаа ус бүх зүйл уснаас тогтдог шүү дээ. Тэр дотроо эргэтнүүд тэр чигээрээ уснаас тогтдог. Хамгийн их одоо ус агуулж авах ёстой эргэтэн бол яг үндэ энэ дотоод шүүрлийн ялангуяа лимфийн юм систем өөрөө маш их ус агуул. Ер нь бүх эргэтэн устай байдаг та ингээл харж байна тий. Үе хүртэл 83% нь уснаас тогтно гэдэг чинь бас л 83% усны агууламж байдаг гэдэг маань бас аюул чухал болж байна гэсэн. За ер нь бол ус уухгүй усны одоо хэрэглээ шаардлага бага байгаа үед буюу ус өөрөө бидний бие махбодод хэрхэн яаж нөлөөлдөг тал дээр хүмүүс аягүй сайн мэддэг. Тэгээ би ус уугаагүй учраас би ингээ ядраад байгаа юмаа. Би ус уугаагүй болохоор өнөөдөр ингээд яана гэд ингээ тэрийг мэдээд идэг. Зүгээр эн чинь өөрөө ямар хортой юм бэ? Энэ яагаад ингээд хүний бие махбодод ус өөрөө зохицуулагч байж чадаад идэв юм бэ? Учир нь ихээр сая харлаа бид нар бүх эргэтэн уснаас тогтдөг юм байна. Хэрвээ та тэр эргэтний хэвийн үйл ажиллагаа явуулж чадах тодорхой энэ элементийг нь оруулж өгөхгүй бол буюу нөхөж хангалттайгаар байлгах чадахгүй бол тэр эргэтэн үйл ажиллагаа явуулж чадахгүй гэдгийг л аюул сайн ойлгож байна. Тэрнээс болоод тийм өвчин үүснэ, энэс болоод ийм өвчин үүснэ гэдэг нь угаасаа уснаас болоод маш олон юм үүсдэг.
бүр хамгийн наацх нь хамгийн их ус агуулж байгаа энэ цус биш үү? Цус одоо цусаар эргэлзэж байгаа энэ цус чинь өөрөө өтгөрөөд эхлэхээр нөгөө холестерин үүсэж эхэлдэг. Гэх мэт. Тэгэхээр бидний эргэтнүүд өөрөө усан одоо юу гэдгийг яг л одоо усны бассейн шиг л гэсэн үг шүү дээ. Уснаас тогтож идэг учраас хэрэг зэ ус одоо дутагдвал яадаг юм бэ? Бид нар яагаад энийг ярих гэдэг нь яриад байгаа юм бэ гэхэлэр ямар усыг ямар хэмжээтэй яаж уух ёстой гэдгийг мэдхийн тулд ер нь ус өөрөө дутахад ямар аюултай юм бэ? Ерөөсөө 1% алдахад бид нар цангаж идэг. Ам цангаж байгаа үед бид нар энэ уснаас болоод ус гүйжээд ам цангаж байгаа юуг хүүхдээр аюух мэдэрдэггүй. Хүүхэд ерөнхийдөө хоёр тохиолдолд уйлдаг гэж байгаа байхгүй эрүүл хүүхэд. Нэгдүгээрт нь аман цангаж уйлдаг, хоёрдугаарт нь өлсөж уйлдаг. Тэгэхээр мэдээж амд нь бид нар хоолыг нөхчдөг, мемийг нөхчдөг ч юм уу хоолыг нөхчдөг гэхдээ цангаад уйлаад байгааг ерөөсөө мэддэггүй. Тэгээ энийг манай олон хүүхэд өсгсөн манай хадам ээж энийг аюух ярьдаг байхгүй. За хүүхэд чинь цангаад байна да тий аман цангаад байгаа учраас ингээ уйлаад байгаа маа гэдэг юм надад анх хэлжсэн. Тэгэхээр хөөхөн чи хүүхэд чинь тэгээд мемэ идчихэж байгаа юм байж яхаар аман цангаад идэх юм болоо гэд. Тэгэхээр хүүхдэд манай хадам ээж манай том ер нь манай хоёр хүүхдийг өсгөлцөхөд аюух тусалж исэн л да. Тэгээд сүүнийх нь угжаар идж байгаа юм уу хөхөө идж байгаа энэ сүүнийх нь хажуугаар аюух усуулгадаг байсан. Ингээл нэг халбаг ус өдөртөө ингээд нэг 2 3 удаа нэг халбаг ус уулгаад идэх гэсэн. Эсвэл ингээд нэг жаахан харцаа байх уу юм уу те жаахан чихэр аюу багтай юм байх уу уулгадаг байсан. Тэгэхээр энэ юу хэлээд байна гэхээр няраа хөхөд нялх хөхт хүртэл аман цангад юм байна. Сүү гэдэг чинь өөрөө хоол юм байна. Хүүхдэд өгч байгаа бүх юм өөрөө хоол юм байна. Тэгээд хүүхэд яага уурлаад уцаарлаад идэм бэ гэхээр аман цангаад уурлаад уцаарлаад идэм байна гэдгийг би тэгэхэд тухайн үедээ бол мэдчихсэн. Тэгээд ус ямар чухал юм бэ гэдгийг харж исэн. Ингээд ерөөсөө 1% алдахад л ясна шингэнийхээ 1% алдахад л цангаж эхэлдэг. За ингээл та бүхэн харж байна 2% алдахад би тавгуутна. Тэгэхээр хүүхэд уурлаад уцаарлаад тавгуутаад байна гэдэг маань ерөөсөө л шингэнээ бас алдаад байна. Хүүхд ч өөрөө аюух гүйдэг, тоглодог, өсөрдөг, хараадаг ийм юм аюух шингэнээ алддаг учраас энийг бид нар өөртөө зүүрлээд мэдэрдэггүй. Эцэг эхчүүд мэдэрдэггүй. Тийм учраас энийг бас аюух мэдрээч гэж хэлэхээр байна. Учир нь ихээр хүүхэд аюух хөлөрдөг. Тэгээ тэр хэмжээгээр ингээд тий юм уух шаардлага нэхэдэг учраас тэрийг нь биелүүлж чадахгүй л учраас уцаартаа таны хүүхд өнөөдөр уурлаад уцаарлаад байна гэдэг маань бас нэг шингэнээ алдаад байна уу гэдэг юм бодол бас төрж явах хэрэгтэй юм байна. За ингээд 6% алдвал нүүрний арьс, эрс хувирчтэй хөдөлгөөнөө даашрна, хөдөлгөөнөө удирдах чадвар нь алдагдана, хэл яриа нь ойлгомжгүй болдог юм. Өөрөөр хэлбэл эмгэг юм өөрчлөлт гарч ирдэг ахна штэ. За мэдээж энэ дээр бол гоо сайхан алдахаас хавлал ер нь зөндөө юм байна штэ. Арьс үс хуурайш нь тэгээ ямар өлегтэй ах вэ? За ингээд бүр цаашлаад 10 11% алдахад бол эмнэлгийн тусламж авахаас нааш одоо энийг шингэний нөхөх боломжгүй болд юм байна. За ингээ 20% алдахад л үхэлд хүргэдэг юм аюултай юм байна. За тэгэхээр хүний биеийн ус өөрөө хичнээн байдаг ч гэсэн багахан хэмжээг алдахад л бид нар аюулд өртөх юм байна гэдгийг та бүхэн аягүй сайн ойлгох нь. Ер нь бол уснаас хамааралтай жилд 25 сая хүн нас ордог юм байна. Энэ үнэхээр их те ийм юу байдаг. За энийг цөмөөрөө ерөнхийдөө ярихгүйгээр шууд одоо ер нь монголчууд усыг аягүй чухалчилж үздэг байсан. Тэгээд дээд дунд адаг ус гэж бүр нэрлэдэг байсан юм байна. Тэгээд хурын ус, шүүдрийн усыг бол дээд ус гэж нэрлэдэг. Аршаан гол мөрөн булаг шандны усыг бол дунд ус гэдэг. Тэгээ адаг ус маань худгийн ус гэдэг юм байна. Тэгээ би яг хөө энэ дээр нэг түүхийг яриа л та. Манай аав хавдраар өвдөд тэгээд нөгөө элгэний жамсрангоо дээр очив. Тэгээ элгэний хавдраа өөрөө эмчилсэн жамсрангоотой очиод уулзаад ингэж хахад жамсрангоо ерөнхийдөө юу зөвлөсөн гэхэлэр ерөөсө хоол ундтаа бүр тэр дотроо устаа айгүйх ажиллана шүү. Одоо нэгэн танаа авч хавдраар өвдсөн бол хавдар гэдэг маань өөрөө ямар үед өсөж хөгждөг гэхээр ер нь бол ийм шүлтлэг хүчлэг ийм орчинд хавдар маш их юм
өсөж идэг, одоо олширж идэг хавдрын эсүүд. Тийм болохоор орчныг аягүй зөв байлгах хэрэгтэй. Би бол хавдраа эмчлэхийн тулд одоо энэ булаг, шанд, аршаан энэ хурын усаар аягүй би ингэж эмчилж байгаль дээрээс юм эмчилгээ хийлгэж байсан. Дээр нь одоо би яадгүй гэхлээр одоо би хизэж карантины ус уудгүй гэж байгаа байхгүй тэр настай хүн. Жамсрангаа чи одоо бараг 90 хүрж байгаа юм да. Хизээч би карантины ус уудгүй. Таадыг усаа хаанаас яаж авч уудг юм бэ гэдгсэн чи би усыг бол юунаас авдгаа. Одоо энэ булгийн ус байгалийн усыг би маш хэрэгэлдэг. Очиж авдаг. Чадвал би энэ ойр орчин байдаг ийм булгаас очиж авах юм сонирхолтой байдаг. Тэгээ одоо бас хаяа ингээ хүч хүрдгүү маа гэд. Гэтэ би бол зорж очиж авч уудаг гэд. Тэгээ энэ юу хэлээд байна гэхэлэр тэр булаг шанд энэ аршаан ч байх булаг шандны ус өөрөө яг юу хэдий хэмжээний ийм pH-та уснууд гэдэм бэхээр pH-ийн хувьд бол дандаа ийм зөв pH-та буюу амьд усууд байдаг. Дандаа амьд ус гэж ямар юм яриад байгаа юм бэ гэхээр ихэнх ус дандаа ер нь бол дундаж ус 7.5 байдаг. Тэгтээ тэрэндээ хүрдгүй юм уснууд бас байна. Тэгээ би яагаад энийг түрүүн та бүхэнд ярианыхаа ихэнд асууад ирсэн бэ гэхээр та яг ямар pH-та ус ууж байна? Зүгээр дэлгүүрт байдаг савтаа усыг зүгээр л бид нар авд уучдаг штэ. Яг нарийн дайруулын савтаа усыг бол жоохон тэр янз бүрийн юунаас нь цэвэрлээл тийм үү? Одоо юу гэдгийг юм бохирдлоос нь цэвэрлээ савлал ингээд савлгаанд оруулаад савлждаг гэж би ерөнхийдөө хардаг. Тэгэхээр тэр ч өөрөө үнэн. Тэгээд зарим үед энэ pH нь 7 хүрдэггүй буюу сармаг яг ингээ сармаг усанд өөрөө хүрч чаддгүй 6, 6.8, 6.5 та явж идэг. Тэгэхээр энэ өөрөө юу гэсэн үг вэ гэхээр илүү их одоо нөгөө хүчлэг тал руугаа орсон байдаг. Ер нь хүчлэг ус өөрөө хүчлэг байдал өөрөө хүнийг өвчнөд рүү оруулж идэг. Бүх өвчин хүчлэг ийм орчинд өөрөө хөгжиж идэг, ийм өсөж идэг, үржиж идэг, ялангуяа ням бактери хүчлэг орчинд үржин, ялангуяа хавдрын эсүүд хүчлэг орчинд ойширдог. Тийм учраас хавдартай хүмүүс ялангуяа хавдраар өвдөх гээд байгаа хүмүүс, хавдраар өвчлөөд байгаа хүмүүс яг үхээр шүлтлэг маш хэрглэж байгаараа гэдэг ийм зөвлөгөө байдаг. Тэгээ эмчнэр тэгдэг штэ. Ялангуяа хавдрын эмнэлгийн эмчнэр та бүр одоо ийм шүлтлэг ийм ус одоо бас авах боломжгүй юм эсвэл одоо үнэхээр pH нь мэдэж чадахгүй бол усан дээрээ ядаж сод ингэж найруулаад содтой ус уучаад байгаарай. Энэ яг содтой ус маань өөрөө шууд одоо содчин шүлтлэг тал руу оруулж байгаа. Гэтэ бол ходоод гизний жаахан хямралтай юм хүмүүс бол содыг бас тэр байнга хэрэглээд авах юм бас боломж байдаггүй шүү дээ. Тэгэхээр одоо бид нар тэгвэл байгаль дээрээс юу авч байгаа? Би урт удаан наслахын тулд, би өвдөхгүй байхын тулд усны маань хамгийн наадсан орчин өөрөө pH нь шүлтлэг байх ёстой юм байна гэдгийг аягүй сайн ойлгоод авчна. Тэгээ та бүхэн усныхаа савлгаан дээр хараарай. Усны савлгаан дээр pH заавал байх ёстой гэдэг. За хэрвээ усны савлгаан дээр pH 7 байвал яг зүгээр саармагтай боломжийн зүгээр байдаг дундаж ус гээл та бүхэн олоод харчих. Ялангуяа манай энэ Монголын карантины ус бол 7.5 байдаг. Энэ бол аюу боломжийн дажгүй ус ер нь бол их дажгүй. За үгүй ядаж карантины ус ингээд цэвэрлүүлээ нөө зэвээс навцсан цэвэрлсэн карантины ус чинь илүү их дажгүй байх нь штэ. Зарим нэг юм савлцсан уснасаа. Тэгээд усан жоохон үнэтэй байх тусмаа pH нь өөрөө ихсээд идэг. Ер нь pH өндөр байх тусмаа л усны нөгөө үн ханш нь өөрөө ихсээ яваад өгдөг. Тэгээ ер нь бол хамгийн дажгүй дундаж ч байх одоо ер нь хүний биед хамгийн их зүйтэй ус бол 8, 8.5, 9, 9.5 та уснууд эдгийг. За 8, 8.5, 9, 9.5 та ус байдаг байна шүү дээ. Ийм pH та уснуудыг та хоолндоо хүнсэндээ бусад юмдаа хэрглэж байгаарай. Ялангуяа усыг бид нар pH нь мэдсэн тохиолдолд усыг бид нар хэдийн хэмжээнд хэрглэх вэ гэж асуугаад байдаг. Зөв усаа олж авсан тохиолдолд одоо усныхаа бид нар хэрэглээг зөв болгоно. За
За усныхаа хэрэглийг бид нар яаж зөв болгох вэ гэхлээр яг энэ ерөнхий юм. Усныхаа хэрэглийг бид нар хэрхэн яаж зөв болгохгүй гэхлээр жишээлбэл та өглөө босоод усаа нэг за ер нь бол хамгийн зөв уулт бол эрүүл мэндэд хэрэгцээтэй шаардлагатай дээр нь яг Японы эрдэмтдийн нэг юм судалгаа байдаг байхгүй. Усан дээр хийсэн судалгаа. Усыг айгүй өглөө та дор хаяж нэг 600-аас 700 мл ус сууж чадсан тохиолдолд таны эрүүл мэнд айгүй найдвартай гарт байна. Маш сайн байна. Эрүүл байдлаа та хангаж байна. Өөрөөр хэлбэл эргэтэн тогтолцоо бүх юм чинь эрүүл байх боломж чинь байна гэдэг ийм судалгаа хийсэн байдгийг. Тэрэндээ үндэслээд ялангуяа одоо гидсний цэвэрлэгээ өтгөн хаталттай холбоотойгоор энийг маш их ярьдаг хүмүүс. Тэгээд өглөө та дор хаяж 3 аяга ус уу. Тэгээ ус чи ямар байх вэ гэхээр дандаа энэ pH нь шүлтлэг байвал их сайн байх нь. Шүлтлэг юм усыг та өглөө босоод 3 аяга усыг шууд уучих юм байна. Шууд хэрэглэнэ. За өглөө л ингэж шууд хэрэглэнэ. Энэ яадгүй гэхээр таны орж байгаа амнаас ахуулаад таны одоо юу гэдэг шулуун гэц хүртэл энэ бүх одоо юуны хол боловсруулах замыг цэвэрлж өгдөг юм. Энэ бол аюу зөв. Тэгтээ бас л одоо сайн гэд бүх юмыг шууд хэрэглэхүүгээр бас үгүй. Энэ настайчууд энийг хэрэглэх тун хэцүү байдаг. Өвчтөн хүмүүс бас хамаа намаагүй замбрааг бас хэрэглэж болохгүй. Яа тэгэхээр ялангуяа бөөрийн юм хүнд хэлбэрийн өвчтөн хүмүүст бол ачаал өгөх юм хандлага байдаг учраас усыг аюу зөв зүйтэй эхлээд та магадгүй нэг аягагүй тэгээ ингээд дасгаж агаад 1.5 жил гэдэг юм уу ингээд 2 болд юм уу тэгээ ингээд баг багаар хэрэглээд байвал бас яг өөрийнхөө бие эрүүлж хэлбрээрээ таны усны хэрэглээч бас аюу зөв болж ирдэг. Тэгэхээр ачаалаа аюу зөв дааж зөв мэдэрч өөртөө тааруулж усыг бас хэрэглэж байгаа хэрэгтэй. Ер нь бол хүн килограммжиндээ яаж усыг бодох уу гэхлээр нэг ойролцоогоор 30 мл килограммжиндээ бодно. Та одоо жишээлбэл 60 кг жинтэй хүн байлаа гэхэд литр 800 та цэвэр ус аав. Энэ цэвэр усыг юу ч орлохгүй. Одоо юу гэдгийг жишээлбэл хүн ингэж хэлдэг шүү дээ. Би ус ууж байна. Би сүйтэй цаа ууж байна. Би кофе ууж байна. Би одоо юу гэдгийг би жимсний шүү сууж байна гэдэг байхгүй. Энд чинь усын чи орлохгүй байх нь. Тийм болохоор цэврээр ус чи өөрөө цэврээр 30 мл байх хэрэгтэй. Килограмм жиндээ 30 мл байна гэж бодчих. За би бөөр өвдөд идэм байна. Миний бөөр өвддөг учраас би бас хамаа намаагүй бас ус уухаар хавгнал үүсдэг, даралт ихсдэг ингээд янз бүрийн болохгүй одоо өвчлөл үүсэд ихсгээд идэх байхгүй. Тэгэхээр би одоо усаа яаж тохируулах вэ гэж хүмүүс асуудаг. Тэгэхээр өмнөх өдрийнхөө та шийсний хэмжээн дээр ойролцоогоор нэмэгдээд нэг 300-аас 500 мл илүү түлхүү ус уухад таны усны яг өдрийн хэрэглээ болдог. Ялангуяа бөөрө өвддөг хүмүүс. Өөрөөр хэлбэл миний шийсний гарц юу гэдгийг би их баг шийдэг ч тийм үү би хавгнах гэдэг юм аа. Миний шийсний гарц нэг өдөртөө нэг 700 мл би гарч ийнүүдгүй юу гэж би хараад байна те ингээд хэмжиж хэрэг үзүүл гэж байгаа байхгүй. Хэрэг хэмжээд үзээд хэрэг тэгвэл та нэг 300-аас 500 мл ус илүү ууна гэдэг байдлаар таны өдрийн одоо усны чин хэрэгцээ шаардлага гарч ирдэг гэсэн үг байна. За ингээд та өглөөний усыг уухтаа нэг дор 3 аяхыг унна. За бас учиртай. Уухтаа бид нар яах вэ гэхлээр ямар хэдий хэмжээний градустай ус уух вэ гэдэг аюул чухал. За энэ дээр ялангуяа Америкт байдаг монголчуудын хувьд мэдээгүй одоо нөгөө юуных нь цаг уурн тийм дулаан зөөлөн болоод тэгдэм үү дандаа хүт юм удаг. Би Америкт нэлээд олон удаа очисон. За энэ олон удаа очиход дандаа мөстөө кола их ууж харагддаг. Хүйтэн ус уух тусам хүйтэн ус маань хавгналыг бий болгодог. Ус биед шингэж тогтдог. Тэндээ үлддэг. Өөрөөр хэлбэл хавн бий болох юм хандлага байдаг хүт ус. Хамгийн одоо зөв оптимальны градус нь гэсэн үг шүү дээ. Усны градус хэд гэдэг вөхөр 20-оос ойролцоогоор 46 градусын ус хүний биед хамгийн зөв байдаг. 20-оос 40. Тэрнээс бага уувал баг градустай уувал танд хавгнал үүснэ. Тэгэл ходоод чочроо, ходоодны галыг багасгана. Их олон юм болдог байхгүй юу? Ер нь хүйтэн төрлийн юмнууд чинь дандаа
ходоод хүчгүй болгож идэг. Ходоод галгүй болгож идэг. Тийм учраас таны хоол боловсрч чаддгүй. Хүйтэн ус уудаг хүний ходоод дандаа муу идэг. За хитрхи их градус нь өндөр болоод эхлэхээр улаан хавдар үүсэх гэдэг. Хоол боловсруулах замын ийм шархлаа эмгэгийг бас үүсэх гэдэг. Түлэгдэл үүсэх гэдэг. Тийм болохоор таны ууж байгаа усны хэмжээ градус нь хэд байх вэ гэхээр ойролцоогоор 20-оос 50 дотор гэж бодохгүй. Тэр хавцаа градусын усыг би хэрэглэж ивэл хамгийн зөв ус байх юм байна. Дээр нь та шүлтэг ус хэрэглэвэл хамгийн зөв байх юм байна. Ингээд та усныхаа хэм, усныхаа pH-ыг мэдж байгаа тохиолдолд усаа хэрэг хэмжээтэй уухаа эрүүл мэндтэй холбоод уучна гэсэн үг байхгүй. За асуух зүйл байвал асуугаарай. За өглөөний мэнд пүүжээ. За гэртээ шүүлтүртэй гадуур гарахдаа дэлгүүрээ суудаг. За ихэнх монголчууд яг л тэгдэг. Гэртээ шүүлтүртэй усаагаад гадуур явахдаа дэлгүүрээ суучдаг. Дэлгүүрийн ус дотор ямар усан зүгээрээ. За тэгээ би нэг амар учир зүгээр реклам явуулж байгаа үг биш. Тэгтээ хамгийн надад дажгүй санагддаг бол хужирт байдаг, очир эрдний ус байдаг. За яг үндэ би Экос гэдэг усыг одоо сүүлийн үед энэ рекламдаад ахын дэ Экосыг би сайн бас мэдэхгүй байна. Авчууж байгааг учраас зөвхөн pH-ыг үзэхнэ. Хужиртын pH би нэг pH-ыг гэртээ манайх чи юм аппараттай pH 9.5 гардаг аппараттай байхгүй. Тэгээд үе аппаратныхаа pH-ыг үздэг. Угаасаа нэг хэмжилт хийдэг. Тэгээд нөгөө гадуур худалдаанд байдаг энэ усны pH-уудыг үзэхэд яг хужирт надад аягүй дажгүй санагдсан. Би гадуур явахдаа дандаа хужирт авчуудаг. Би Банаква ер нь уудаггүй. Банаква бол сайн ирвэл манай крантны уснаас хаяа муу байх гэдэг. За зарим pH-ыг үзэхэд тэгэхээр дэлхийн брэндүүд ч гэсэн pH-ыг үзээрэй. Тэ бас янз бүр байдгийг шүү. За тэгэхээр та өөрсдөө бас сонголтоо хийгээд очир эрдний ус бол надад их дажгүй санагддаг. Очир эрдний ус бол амьд бас ус байдаг. Гэхдээ нөгөө жижигэр савлгаатай нь ер нь бол гарахгүй болсон. Дандаа том савлгаатай байна уу гэж харагдаад байсан. За өөр асуух зүйл байвал манайхан нэлт асуугаараа. За ингээд усаа бид нар мэдчихэд өдрийн турш би усыг тэгвэл яаж хэрэглэдэг юм бэ? Эрхэн яаж хэрэглээгээ болгох юм? Өдрийн турш таны бид нар усыг уухаа мартчихдаг яг нарийн дээр үл. Нэг гүүж явж байгаа л нэг ус угаатхыг гээл аягаар нь балгалаа те эсвэл одоо юу гэдгийг 500 мл ус авангуудаа шууд уучдаг. Энэ танд ашиг тусаа өгдөггүй. Яг тэр өглөөний усыг л бид нар тэр шууд залгилж уудаг болохоос өдрийн турш ууж байгаа ус бол хизээч залгилж уухгүй баг багаар унаа. Тэгэхээр бид нар нөгөө гартаа ингээд ус барай яваад идэг чин бас буруу биш ахна шүү дээ. Ялангуяа зүгээр яг халуун оронд бол магадгүй заавал бүлээн ус уух. Тэгээ бүлээсгсэн юм ус уух шаардлага байхгүй. Ялангуяа манай Монгол шиг те бараг л өвөл зөнгөө одоо өнөөдөр 100 цаг гэхэд өнөөдөр бол аюу сэрүүхэн байна шүү дээ. Тэгэхээр ийм үед болвол дандаа нөгөө халуунаа барьдаг юм савнууд байдаг шүү дээ. Усаа ичээд халуунаа барьдаг савн дотор усаа хийгээд тэ амьд усаа хийгээд аваа явж ивэл тэгээ тэрийгэ байнга нэг уухтаа нэг өсрөөл нь 3 балгыг ч юм уу ууж. 3 балга чинь нэг ойролцоогоор 100 мл ч юм уу тэ нэг тэр хавцаа байдаг. Нэг балга нэг ойролцоогоор 30 гэж бодлоо. Нэг 100 мл-ийг нэг 20-30 минут тутам уугаа явж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэг 3 балгыг балглаа уулаа. Тэгээ нэг 20-30 минут болоод дахиад ингээл өөрөөр хэлбэл өдрийн турш усыг шимэж унаа. Яагаад шимэж багаар уудаг юм бэ гэхээр шимэж багаар ууж иж гэмээ бүх эргэтний эсүүд дотор байдаг усны агуулмж нь өөрөө хангалттайгаар байж тогтвортойгоор байж чаддаг. Багаар шимэж уухын одоо зорилго юу юм бэ гэхээр одоо бид нар ингэдэг шүү дээ. Хордлогод орсон үнд хордлогын нөхөхийн тулд шингэн хийдэг шүү дээ. Шингэн хийдэг. Тэгэхээр шингэн хийхэд туслаар хийдэг шүү дээ. Хизээ ингээд урсгаал тэг гүйлэгдэггүй шүү дээ. Тусаад багаар тусаж хийдэг. Багаар тусаж хийнэ гэдэг маань эсийн түвшинд очиж эсийг одоо юу гэдэг усгүйжүүлэхээс хамгаалж усын нөхөж өгч идэг ахна шүү дээ. Тийм учраас бид нар яаж ууж явах хэвтэй гэхээр багаар балгаж унаа. Мартчаад 1 юм уу 2 3 цаг мартаж байжснаа гинтхэн ингэж уудаг маань бас
зөв биш ахна штэ. Уултын хувьд бол бас зөв биш ахна. За усыг сэрүүн чанартай өөрөө ус чинь өөрөө. Тийм учраас сэрүүн чанартай учраас бид нар усыг ямар уйлралд хэдийн хэмжээтэй уух уу гэдгээ бас бодох хэрэгтэй. Магадгүй одоо юу гэдгийг халуун оронд те байнгын нартай байдаг градус нь одоо юу гэдгийг нэмэх 10-аас доошо болдгоо ийм газар бол усыг бол хангалттай ууж явах хэрэгтэй байдаг бол сэрүүн одоо Америкт ч гэсэн зарим газар нь аюу хүйтэн байдаг шүү дээ. Хүйтэн сэрүүн юм чихүүц сүрм юм өвөл болж идэг юу зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр тэр үед бол усаа ч гэсэн уухтаа их болгоомжтой зөв өөрийнхөө эрүүл мэндэд тохируулна. Учир нь тэгэхээр усыг хамаа намаагүй замбраагүй бас ингээд уугаад ахаар сэрүүддэг ахна шүү дээ. Шээс алдаад байдаг. Шээс алдаадгүйгээд байдаг ахна. Тэгэхээр энийг бас яг өөрийнхөө онцлог бие махбодын үед тохируулж та бүхэн бас хэрэглээрэй. За бас эрүүл мэндтэй холбоотой усны яг миний бие махбод ингэж байна гэдэг зүйл байвал бас шууд асууж болно. Та бүхэн асуугаа. За бид нар ямар усыг ямар хэмтэй ямар ус гэдэг маань ямар хэмтэй хим гэдэг маань градустай гэсэн үг тийм ямар градусын ямар pH-та усыг бид нар хэдийн хэмжээгээр уухыг мэдчихлээ. За ер нь цаг уурын хугацааны хувьд болохоор өвлийн цагт бол хүний бие махбод шингэн ялгаруулалт бага байдаг. За мэдээж спортынхнаас бусад спортынхан бол үнэхээр одоо спортоор хичээллээ те одоо юу гэдэг хөлсөө их гаргадаг хүмүүст бол мэдээж шингэний нөхж явах хэрэгтэй. Өөрийнхөө хэмжээг тохируулсан байдаг бол энгийн одоо юу гэдэг байнгын тогтмол спортоор хичээлдэг хүмүүст бол шингэн алдалт бага байдаг учраас усныхаа тохироогч гэсэн зөв тохируул. За тохироон дээр өшөө яах вэ гэхээр усыг ер нь нэг 8 цаг орой 8 цагаас хойш уух бас зарим ном дээр бол 6 гэж яриад идэг. Ихтэй бол 8 цаг бол их зүгээр бол гэж бод. 8-аас хойш ус уухгүй байх айгүй зүгээр идэг. Учир нь ихээр гоо сайханд аюух юм нөлөө үзүүлээд байдаг л да. Ялангуяа нүдний доогоор ингээд сэлхийгээд бөөр муутай хүмүүс одоо бөөр нь өвддөг хүмүүс орой их ингэж ус уугаад байгаа тохиолдолд нүдний доогоор ингээд сэлхийгээд босоод ирдэг штэ өглөө босхолоор. Тийм болохоор усыг орой нэг хамаа намаагүй уух нэг шаардлага байхгүй. Угаасаа эрүүл мэнд ч гэсэн тэр нэг шаардлагагүй. Тэгэхээр хэдий дуун гэдэг маань та болвол өглөө төлхөө уух юм байна. Гиз ходоод ер нь биеийг зэвэрлэхийн тулд өглөө 3 аяга уугаал тэрнээс хойш өдрийн турш яг килограмм жиндээ бодож усыг баг-багаар уун. Тэгээ 8-аас хойш уухгүй байгаараа. Бид нар одоо ажиллаа тарж ичээд ингэдэг байхгүй. Орой ажиллаа тарж ирчээл бараг 7-8 та уралдаж гэртээ орж ирээл хоол идэл зарим үед тийм үү хоол идэл хоолныхаа дараа за нэг өдөр цайгаа ууж амжаагүй юмсан. За нэг сайхан цай угаадахыг гэл ингээл бараг л хідэн аяга 2 аяга 3 аяга цай юм уу эсвэл ус уучдаг. Ингээд унтаад өгдөг. Ингээд унтахад угаасаа ихэнх одоо монголчуудын бөөр олигтой байдгүй шүү дээ. Тийм учраас өглөө бослоор нүүрэн цэлхийцэн баг зэрэг хавгандсан нүдний доогуур нь ус гүйцэн цэлхийцэн ингээд босоод ирдэг ахна шин ингээд. Тийм учраас бид нар өдрийн турш усаа аваад орой усыг багасгана. Ер нь орой ч гэсэн хооллох бас яг ямар байх нь өөрийнхөө биеийн онцлогтой холбоотойгоор бас хоолоо зөв тохируулаарай. Оройн хоол бас шингэц их муутай байдгаа гэж ярьдаг штеп. За усан дээр нэг иймэрхүү зүйл байна. За өөр за мэдээж халуун дулааны улирал бол та хэрэг хөлөрч байна. Усыг бид нар ганцхан одоо юу гэдгийг шээсээрээ бид нар хэмжихгүй штэ. Ус бол ингэж амаар ам ажиллаж байгаа ярьж байгаа тохиолдолд усаа бид нар их алддаг. Тийм учраас та маш их юм ярьдаг ажил хийдэг бол байнга амаа чиглэж ус ууж явах хэрэгтэй мэн гэдгийг олж харах хэрэгтэй. Дээр нь та хөлөрдөг ийм төрлийн хүн байж болно. Ялангуяа спортоор хичээлж байгаа байж болно. Эсвэл өвчнөөс олж хөлөрдөг хүмүүс байна. Чихрийн шижингийн өвчтөй хүн байж болно. Эсвэл одоо нэг эмэгтэйчүүдийн цэвэршил гэж өвчин байна штэ. Маш ингээл огцом халуун оргиол ингээл хөлс гараал ингээл халууцаал яваад идэг.
Тэгэхээр энэ маш ингээд усаа алдчихдаг байхгүй. Тэгэд энийг эмэгтэйчүүд төдийлөн мэдтгүү. Би угаасаа л одоо юу гэдгийг өдөрт би тэдэн аяга л усуудаг байсан шүү дээ. Тэгэл би тэдэн аягаараа л би ууж байгаа шүү дээ. Би яг л адилхан л ууж штэ ч гэдэм үнийг ийм яриад байдаг. Тэгэхээр та өнөөдөр таны бие махбод хэр их шингэнээ алдах ийм нөхцөл байдал, ийм өвчин, ийм одоо юу гэдгийг шаардлага юм гараад байна уу? Яг тэрнтэйгээ тохируулаад та усныхаа хэрэглээг өөрөө тохируулах хэрэгтэй. Яг энэтэй адилхан хүүхдийнхаа усны хэрэглээг мөн ялгаагүй тохируулна. Хүүхэд угаасаа ээж аав юу л өгнө, юу л яаж л тордно, биеийн тийм л байдаг. Хүүхдийн эрүүл мэнд шууд одоо торлогоноос хамаардаг штеп. Тийм учраас хүүхд өвдөх гээд байна гэвэл усан ч гэсэн ямар байна гэдгийг аюулсан анхаарч хараарай. Бид нар өөр дээрээ ярьдаг боловч хүүхд дээрээ нэг төдийлөн анзаарч хардаггүй. Тэгээ хүүхд бол бараг л крантны ус хийгээд уудаг штеп. Тэгэхээр юу илээ яадаг илээ гэдгээ бас бодно. Тэгээ бүр усыг бүр тэг хүүтнэр нь хөргөчөнд хийж зарим нөгөө ус шүүлтүрийн бүр тис хүтэн усыг шууд уудаг. Тэгэхээр бага насны хүүхэдтэй ялангуяа 6, 7, 8, 10-аад насны хүүхэд байгаад тэр хүүхдүүд чинь шууд одоо хоолой нүвдэх хандлагатай ханиад амархан хүрчих гээд байдаг. Ийм хүүхдүүд бол тис хүтэн усны шүүлтүрийн шууд усыг бол уулгаж болохгүй. Маш хортой ахна шүү дээ, болохгүй ахна. Тэгэхээр энийг ч гэсэн ээж аав нар аюулсан анхааруул бас их зөвөө гэж бодож байна. За зарим хүмүүс ингэж ярьдаггүй яа гэм бэ? Ер нь бол дархлаагийн хоолойг яахын тулд дархлаагийн дэмжихийн тулд хөл нүцгэн шүүдрийн монголчууд шүүдэр дээр явуулдаг л байсан мэт. Тэгэл булаг шанд гэл ингээл тис хөтөн ус уулгадаг байсан л үсттэй. Яа гэм тас хөтөн ус уулгах гэд яадаг. За тэр буруу юм биш. Нэгдүгээрт тэр зөв. Нэгдүгээрт, хоёрдугаар танаа хүүхэд эрүүл байна уугүй юу? Та өөрөө эрүүл байна уугүй юу гэдгээс хамаарна. Үнэхээр таны бие эрүүл байвал ямар ч асуудал байхгүй. За энийг би яаж мэдсэн гэхлээр би өөрөө ууланд их халахдаг. Тэгээ ингээд хүүтэнд цасаар ингэж аюу гой бие угааж ингэж аюу гой тэг ингэж чирэгжүүлдэг. Дээр нь сүүлийн үед би нөгөө харцны усанд ингээд ганц нэг ордог болсон байхгүй юу? Тэгсэн миний ингээд нөгөө үеэр ингэж өвдөх гээд байдаг ийм юм одоо нэг жилийн өмнөөс үе ингэж өвдөх жоох ингээд бадаараад ингээд чинрээд тэгээ энэ юутай холбоотой гэхээр угаасаа нөгөө цэвэршлийн хямрал нэгдүгээрт тэг явагдаж байсан тэрний уршиг хоёрдугаарт нөгөө залуу биш учраас нас ахих тусам үеийн юм өөрчлөлтүүд өгчдөг учраас тэрнтэй холбоотойгоо энэ үеийн юм өөрчлөлтүүд тэг юм өвчин үүсэх юм хандлага үүсчихсэн. Тэгээ би нөгөө эмчээс ингээд асуугаад яг Монгол юм ууж исэн. Тэгээд төвд эмчээс төвд юм аваад ууж исэн чинь төвд эмч юу гэсэн гэхээр за уучлаарай. Маш гоё те үений юу чи маш гоё болсон байхад ингээд юун тэр харцны ус вэ уучлаарай. Юун тэр цасаар биеийг угаах вэ? Өстой тийм байхгүй ш. Чи зүгээр өөрийгөө хорлож ийн гэсэн. Эрүүл хүн байж болноо тэр. Ийм өөрчлөлтөө өвчтөн хүнд бол байж болохгүй гэдэг юмыг сонсноос хойш би окей. Угаасаа бидний хоолой өвдөд бид нар хүүтэн юм ууж болохгүй. Тэ бөөр давсаг одоо юу гэдэг янз бүрийн өвчтөй байгаад хүүтэн юм дээр гიშгэ яваад байх бас дэми юм байна гэдгийг олж харсан. Тийм учраас тэр одоо юу гэдэг шүүдрийн усан дээр гიშгэйгэл та эрүүл байж иж гიშгэрээ. За үнэхээр би хүүтэн ус ууж одоо хорийг хороор гэж ярьдаг те хүүтийн юм ингээд хүүтэн өвчний хүүтнэр ингээд эмчлээ гэвэл тийм байхгүй. Тийм байхгүй тийг эмчийн үднэс дахиад хэлье. Ягаад тэгэхээр би өөрөө эмч мөртлөө те төвд эмчид би өөрөө зэмлүүлсэн байна шүү дээ. Уучлаарай өстой тийм байхгүй шүү. Тэгэхээр ер нь бол хүн өөрийнхөө бие махбодын температур чинь 36 градус байдаг л бол та 20-оос ер нь яагаад өрөөний температур 18-аас 20 байх ёстой юм бэ? 20-22 хүртэл байдаг шүү дээ. Өрөөний температур яагаад 18-аас 22 байх ёстой? Энэ байх ёстой, амьдрах ёстой орчин чинь энэ. Тийм учраас таны бие махбод 36 хэм байдаг. Тэгэхээр таны орж байгаа ус чинь хүртэл 20-оос тэ нэг 46-ын хооронд байвал их зүгээр аюул сайн. Таны биеийн температуртаа ойролцоо юм ус өөрөө орж ирдэг юм. Энэ таны бие махбодыг эрүүл орчны чинь эрүүл төвшөнд нь байлгах, тэнцвэрийг чинь хадгалж явах ийм л өөр орчин юм байна. Цаанаасаа байглаас бид нар заяацсан орчин
Үгүй ээ би хорыг хороор ч гэдэм үү. Үгүй ээ яхаараа би хүйтэ усууж болдгоо. Яхаараа би мөстөө усууж болдгоо ч гэдэм үү. Ингээд тэ өөрийн дураар загнаад байвал таны би эрүүл байдаггүй байна. Тэгэхээр та байглаасаа заяагдсан тэр тэ заяагдмал орчиндоо өөрөө эрүүл байдаг юм байна. Энийг нь л бид нар мэдээд энэндээ л бид нар тохирсон хоолунд юу гэдэг ус, юу гэдэг нь тэр болгоныг та хэрглэж чадвал окей, та өвдөхгүй байх юм нөхцөл боломж чинь бүрддэг юм байна. За. За ингээд асуух асуулт маань гайгүй байхгүй юм шиг байна. За. За итгэвтэй байгаа пүрэв сүрэндээ баярлаа. Хужир тавч удаа гэж энэ зөв. Хужир дууж байгаарай. Айгуу дажгүй ус шүү. pH нь айгуу сайн юм ус байгаа. За үнэхээр таны гэрт чин pH айгуу сайн pH тай байлгах юм ус гаргадаг юм байвал маш сайн байна. Үгүй бол та pH усныхаа pH-ыг сайн болгохын тулд та хужир нэмж болж байна. Баг зэргийн сод нэмж болж байна. Хамгийн энгийн арга бол лимон нэмж болж байна, тийм үү? Лимонтой ус бол маш сайхан шүлтлэг юм ус байдаг. Лимон хэдийгээр хүчлэг ийм жимс ч гэсэн яг ходоодонд ороод эхлэхээрээ шүлтлэг болдог. Айгу гайхалтай юм жимс байгаа. За эдгээрүүдийг та тий усан дээрээ бас хэрглэж болно. Их сэрүүтгээд байвал цагаангаа хэрглэж болно. Гих мэтэр тий их олон зүйлийг манай монголчууд хэргэлдэг штеп. Тэгээ ийм зүйлийг хэрэглээгээ болгоороо. За зарим тохиолдолд ялангуяа өвлийн цагт дан ус сууж байгаа оронд гоё ааруулын шүү сууж болно. Усан дээр хатуу юм эсгэлэн ааруулууд хийхлээр аюу сайн кальцтай ус болдог. Тэр ус чинь өөрөө кальцтай болдог. Тэгэхээр би кальци нөхмөр яана гэвэл хамгийн амьд бөгөөд хамгийн дээд хэмжээгээр кальц нөхдөг арга бол хатуу юм эсгэлэн ааруул усан тэгээд тэрийгэ ингээд усанд тодорхой хэмжээ ингээд дэвтээд гоё ингээд ааруулын шүүс бий болчдөг штэ бараг л. Ийм ус бол кальцтай ус ууж байна гэж харах нь. Тэр усыг ямар ч хэлбэрээр ямар ч байдлаар өөрийнхөө эрүүл мэндэд зохицуулаад уух боломж өгнө гэхээр байдгийн байгаамаа. Тэгээд та бүхэндээ бас тий багхан ч гэсэн мэдлэгтэн тусал нэмэр гээд усны талаарх бага хэмжээний мэдээллийг орууллаа. Ингээд дараа бас бид бүхэн 6 сарыг дуустал юм жижиг хөрхэн мэдээллүүд орно. 7 сар ерөнхийдөө бид бүхэн амрах учраас энэ Америк байдаг монголчуудынхаа эрүүл мэндийн групп дээр мэдээлэл тавигдахгүй болов гэж би харж байна. 7 дугаар сар бүтэн манайхан амарнахаа. За ингээд мэдээж 8 сараас ахаад иргэн тийм мэдээлүүд өгөн та бүхэн өөрсдөө хэрэгцээтэй юм мэдээлэл тавигдах үед орж үзэж байгаараа харж байгаараа шууд лайв дээр орвол та бүхний бас тий тулгараад байгаа асуудлууд дээр чи хариулах юм боломж байгаа. Хэрвээ та яавал тий лайва үзчихэд асуух зүйл байвал бас комент хэсэгт бас бичээд үлдээгээрэй. За ингээд та бүхэндээ сайн сайхан эрүүл мэндийг хүсье. Усвал чамдан эрдэнэ, усвал юугээр ч нөхөж болохгүй юм одоо амьд тий бидний шим ертөнц байгаа. Тэгээд усаа зөв ууж чадвал бид нар эрүүл байх нөхцөл боломж маань бүрддгийм байгаамаа. Ингээд та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг дахин хүсье. Ингээд дараа уулзалтлаа. Түр баяртай.